Kingsman киноны продюсер Тамис хутлаасаа хэлэхдээ энэхүү кино 19-р зууны сүүлийн үеийн амьдралыг дүрсэлж байгаа учраас киноны зураг авалтыг хийх газар кино хийхэд тохиромжтой байрлал зэргийн маш олон зүйл дээр ажиллах хэрэгтэй болж байгаа. Бид үснээс эхлээд хувцс хүртэл тухайн түүхэн цаг үеийг бодит байдлаар харуулахын тулд маш наривчилж бүх зүйл дээр ажиллах ёстой хэмээн хэлсэн байна. Kingsman хэмээх нэрийн хувьд Унгарын бүх цаг үеийн хамгийн шилдэг үйлдвэрийн уралдааны морины нэрээр нэрлэжээ. Жүжигчин Эрвин Негийн морины эзэн Унгарын язгууртан Эрно Бласковичийн дүрийг бүтээсэн байна. Тэрээр ярихдаа Унгарын хувьсгалын дараах цэвэрлэгээний үеэр аав маань алагдсан учраас би Хабсбургийн эзэнт гүрнээс хүүхд авах цагийнхаа өшөөг авахыг хүссэн хэмээн хэлсэн байна. Мөн тэрээр миний өшөөг авах цорын ганц газар бол морин тойруулах юм хэмээн тайлбарлажээ. Бласковичийн дайсан нь түүний эцгийг хөнөөсөн алуурчин Австрийн цэргийн офицер Отто фон Оттинген бөгөөд түүний дүрийг жүжигчин Тибор Гиспор бүтээсэн байна. Тэрээр өөрийн бүтээсэн дүрийнхээ тухай ярихдаа тэр бол Унгарын хувьсгалын дараах залхаан цээрлүүлэх ажиллагаанд оролцсон нүгэлтэр. Энэ ажиллагааны дараа тэрээр эзэн хааны морины нийгэмлэгийн ерөнхийлөгч болж маш чухал хүн болон хувирсан. Тэрээр морины уралдааныг зохион байгуулдаг гэлээ. Бласкович болон Оттингений тэрслэн охины дурлал хоёрын үе залгамжилсан дайсагналыг улам дэврэгдэг байна. Оттингений охин Кларагийн дүрийг жүжигчин Эндрю Фетрик бүтээсэн бөгөөд тэрээр киноны сэдв нь мөнхийн хэмээгээд энэ кино бол нэн орчин үеийнх. Энэхүү кинонд урвалт, хайр, нөхөрлөл, төвчээр зэрэг орчин үеийн асуудлуудыг орчин үеийн байдлаар өгүүлсэн хэмээн хэлсэн байна. Найруулагч Гибор Херенди 7 жилийн турш чимээгүй байсны дараа энэхүү 10 сая долларын бүтээгдэхүүнийг хийх ажилдаа оржээ. Энэхүү киноны ихэнх санхүүжилтийг Унгарын кино сангаас гаргасан байна. Найруулагч Гибор Херенди ярихдаа мэдээж хэрэг энэ киноны төсвийг Унгарын бусад киноныхтай харьцуулахад маш өндөр. Бид Америктэй өрсөлдөхүйц том киног хийх гэж байна. Энэ кино нь Холливуудад хүч үзэх болно. Бид киног хийхин тулд хамаг хүч хөдөлмөр сэтгэл оюунаа зарцуулж байгаа хэмээн хэлсэн байна. Унгарын хамгийн өндөр үнээр бүтэж буй Kingsman хэмээх энэхүү киног 2016 онд дэлгэцнээ гаргах юм а.